Имлэгчи өвөл гадаа цас орцсон мөсцсөн заяа. Тэгээ имлэг нэг хоёр давхар. Тэгээ хэр идээс сонсч айгу балиараа. Нөгөө шатнаас нэг амар зөөлөн бууч байгаа заяа. Эхлээд чинийхийг сонсож шоконд ороо, дараа нь минийхийг сонсож шоконд оргоо. За тэгээ. Арай ихээсээ дуусна арай дээ штэ. Нөхрөөдрөл очил жин дээр хангах гэсэн чи юу вэ? Нэгхийн хэл асуусан байх. Түрсний дараа юу? Үгүй ээ, нөгөө би 3 4. За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий. Тэгээд бидний бэлтгэсэн Mami контентын маань хамгийн эхний дугаар эхэлж байна. Энэ контент маань болохоор зэрэг одоо бүх бүсгүүчүүдэд, ээжүүдэд ялангуяа тийм ээ зориулагдсан ийм контент байгаа шүү. Тэгэхээр зэрэг ирсэн найзуудтай энэ өдрийн миньдийг бас хүргэе. За, тэгээд ойр дуулзалтай хүн байна тийм ээ. Сонин сайхан юу байцгаана. Ажил төрлөөд бүгдээрээ сайн мэдтэй. Ажлаа игээл. За. Та бүр юу вэ? Амьдрал. Тэгэхээр зэрэг контентынхаа бүгдээрээ бас учрыг ойлгоцгооцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг ээжүүдэд толгордог. Тэгэхээр зэрэг ээж гэдэг энэ гоё нэрийг бас ингээд зүүхийн тулд эмэгтэй хүний хамгийн одоо нэг оргил үе, хамгийн үзэсгэлэнтэй байх үе дээр жирэмсэн байх үе тийм ээ. Тэр талаар бүгдээрээ бас эхнийхээ дугаар дээр ярилцъя гэж бодлоо л да. Тэгэхээр ер нь анх жирэмсэн босноо яаж мэдв? За дээрэс нь одоо энэ нөхрүүд чинь яаж хүлээж авч ирсэн дээр бас нэлээд гоё дурсамжууд бас үлддэг штэ. Хүний мартагдчихгүй сайхан дурсамжуудын нэг байх гэж бодож байна. Тэгэхээр анх жирэмсэн босноо яаж мэдв? Нөхөр нь яаж хүлээж авч ирсэн бэ? Би нэг амарсан байсан. Тэгээд ертөндөд очсон байж байгаа. Тэгээд яг жирэмсэн босноо мэдээд тэгээд ингээд нөхөрлөө мессежсэн. Тэсэн чи манай бүр амар баярлсан гэсэн. Тэгээд бүр ингээ ажилласаа гараад ингээ бүр амар хол баахан алхаад тэгээ баахан явж байгаад оо юу вэ баг гинт амар ухаарсан амар их бодож явсан гэж хэлжсэн байна шүү дээ. Гинт амар баярлсан гэж хэлсэн. Яг хажууд нь байстайг болохоор яг мэдэхгүй байна. Тэв. Би бол яг нэг анхныхаас болохоор бас айгүй ер нь бол жоохон айсан. Тэгэл ер нь хүмүүст яаж нэл гэж бодсон. Тэв яг дийлийнхэн тэгж боддог баг тийм. Яг уусаа битүү юу холоодаас яасан шүү дээ. Гэхдээ би болохоор зэрэг миний хувьд тэгвэл бас арай өөр гэж магадгүй. Яг тэр нөгөө би нөгөө ээж болохыг амар хүсэжсэн нөхөр битээр хоёлаа те. Яаж хүүхдтэй болох хоёлаа ингээл яг тэр нөгөө болохгүй байсан байхгүй юу. Тэгэхээр болохгүй байхаар нь зэрэг нөгөө бас сэтгэл санаа хүртэл аягүй сонирмолчтой юм байлээ шүү дээ. Яана би үнэхээр нөгөө хүүхэд төрүүлж чадахгүй нөгөө өргүүдл гээл нэ. Тэгэл нөгөө шууд ингээд сошиалыг шууд ухаал ингээд жирэмсэн болохгүй байнгуутл тэн дээр чинь амар мэдээлэлүүд гарч ирдэг шүү дээ. Өргүүдл энэ төр гээл амар юу. Тэгээ тийм бол үгүй л хүү тэгэл имлэгт эдэр ингээд очиж үзүүлэхээр зүгээр байгаад байдаг. Тэгэхээр зэрэг бас нөгөө нэг цаг хугацаа хүнд одоо өөр хүүхэдтэй болох тийм цаг хугацаа бас байдаг гэж магадгүй. Тэгэхээр нөгөө нэг баярасаа хэллээ шүү дээ. Яаж хэлнэ гээл тэгээ та ч гэсэн бас тэгж. Тэгэхээр би болохоор зэрэг нөгөө жирэмсэн болчингуудаа нөгөө хэлнэ ингээл хүмүүст ингээл хэлээл яг нөгөө жирэмсэн болсон тэр өдрөө мэдээл хүмүүст ингээл хэлсэн байхгүй гэсэн чинь манай эмээ амир хөөрхөн сонсчоод айгүйх баярлал манай гэрийнхээ их баярлж ирсэн дадсан чинь эмээ тэр сүлдэн залгаснаа миний охин ингээ нөгөө жирэмсэн болсноо ингээ бас жоохон нууцлд ирштэй эмэгтэй хүн чинь те бас ингээд өсөж торны хугацааг ингээд болтол ингээ жоохон нууцлд ирштэй би ингээ бодож ирсэн. Эмээ одоо хэлэх хүн байхгүй шүү дээ гэсэн. Ерөөсөө бүгд хэлдэг тий. Тараа дуустал тий. Эмээ одоо хэлэх хүн байхгүй шүү дээ гэсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг хүүхдтэй болохыг нөгөө айгүй хүсэжсэн учраас болцсныгоо мэдээл тий. Би ч одоо юу вэ? 27 татаа анхныхаа хүүхдээ гаргасан. 27 татаа анхны хүүхд. Сайхан нас. Яг тэр үед ингээд нэг жирэмсэн болоод нэг хяналтанд ингээд ороо штэ. Тэсэн чинь нөгөө эмчнэр тэгжсэн. Ямар хожуу жирэмслэлтөө энэ төр гэж ярьж байсан. Тэгээд нөгөө өдөө болтол төрөхгүй юу гэж ийсэн ингээд нөгөө эмчнэр тэгээ загнаад. Ер нь бол тийм. Ер нь нэг юм 25-аас өмнө төрөх хэрэгтэй юм шахах төрөх нас гэж үздэг гэж ярьдаг штэ ер нь. Тэр хавцаал байхаа ч гэж. Миний хувьд л анх жирэмсэн болол ерөөсөө хүмүүс их амар баярлж маярлал уйлж мэлдэж штэ. Миний хувьд л тэгээгүй. Зүгээр ингээд шууд за миний дотор ингээд би одоо нэг хүний амьдралыг ингээд анхааруулчлаа. Яана гэж нөө хариуцлах нь амар их санаа зовжсэн. Тийм л юм төртийн мэлээ жоохон айж магаал. Тэгээс аав ээж мэдээс угаасаа хүүхдээ болоод өгөөчгөл гуйж ирсэн. Жирэмсэн бас яг хаана мэдчихсэн. Гэртээ. Гэртээ. Гэртээ.
дээ. Угаалгын өрөө. Яаж та би болохоор зэрэг юм нэг жирэмсэн болохыг амар их хүсэдсэн болохоор зэрэг барыг худлаа айл хүнд ингээд өдөр болгон тест авч үздэг шахуу тийм тэгтлээ донтцсон байсан. Тэгээд тэр тухайн үед болохоор зэрэг бүр мартцсан. Тэг ингээд ханаа түрэл ингээд нэг жоохон ханаадтай яваадсан хгүй. Тэгчээд им авч ууя да гэж бодоодсэн. Тэгээд нөө ажил гэд амжихгүй. Тэгээд өрөөсөө огт им уухгүй яваад исэн. Тэгээд ханаадтай ирнэ штэ. Тэгчэнгүүтээ манай ажлын бүсгүй юу яа имсэн орчоод би бас ханиалгаад байна гэх. Би бас ханиалгаад байгаа. Надад бас авчаарай. Тэгээд тэгингээ имсэн явж байгаа чи надаас нэг тест авчаарай гэх. Өдөр болгон үздэг болсон тий. Бүр зуршил болсон. Тэгчэнгүүтээ авчираад өгцөнийг ширээнийхээ өдрөө хийжээд мартчихж тест хийжсэн орой гинт тарах болохоор ингээл юм хүмүүс зэгцлэл ингээ бич тест гард нэрээ өнөөдөр баг үзэхэ марцсан байж нөө мартах гэж штэ яваа юм бол ариун цэрээ өөрөө оронгуудаа яг ажлынхаа ариун цэрээ өрөөнд үзчихэд ингээл салгалаа л хоёр зураас харчаа бүр амар ингээ баярлаад хүн чинь ингээ шууд ингээл нулимс урсаал тий ингээл уйлаад тэгэл хамгийн түрүүнд хин рүү зал нөхрлөөгөө залгаснаа яа ханаа би жирэмсэн болчих гэсэн чинь манай үес яаж мэдсэн юу гэсэн үг дээ яаж мэдсэн би ч үзсэн юм бараг юм яа юу гэж тэгээд ингээ нэг өдөр болгон баг ингээд нэг тестээр үзээр байгаа. Бит хоёрын хувьд нэг хүлээлт ингээд нэг хэсэгт ингээд мартагдсан ч юм уу тиймэрхүү үе болцсон үед мэдж авчихсан. Тэгвэл та нар бол гэртээ бас үзсэн л юм байна. Тэр үед яг нэг төрсэн реакшнууд бас гоё шүү дээ. Яг жирэмсэн. Би бол шууд уйлж ирсэн. Шок л орчихсон да. Юу тэгээд аюу залуудаа л юм да одоо жирэмсэлж 20 20 л байсан юм уу да. Нэг жирэмсэлж. Тийм болохоор ер нь угаасаа л айдас үзтэй л байсан. Ер нь баярыг хэлэхээр яаж хүмүүст хэлнэ л гэдэг чинь хамгийн амар айдас байгаадсан байхгүй юу? Бүр амар гадны хүмүүс тэгээд хэлнэ гэж аахгүй шүү дээ. Аав ээжтэй ч юм уу тийм яг гэр бүлийнхэнтэй яг хэлэхээр нэг жоохон амар байгаа байхгүй яг үнэндээ. Тийм лээ. Би болохоор яалтчгүй нөгөө ингээд хожуу жирэмсэлсэн учраас гэрийнх маань ч гэсэн бас хүлээлттэй байсан. Тэгээд ингээд амар ингээд ээжтэй ингээд хэлсэн чи ээж маань ноцны цаанаас ингээд хоолой зангираад өөстэй ээжийнхэн сонсон энэ өнөөдөр сонсон хамгийн сайхан мэдээ байлаа миний охин баяр хүргэе гэлдэг. Тэгээд амар хүмүүст их хүлээлттэй байсан учраас бас их гоё мэдээ байсан. Тэг тухайн үедээ шууд ядж жаргал өгсөн шүү дээ. Тий. За тэгэхээр яг мэдээж хэрэг жирэмслэлтэй ойлгомжтой тийм бэ. Бүгдээрээ жирэмсэн баснаа мэдээл аз жаргалтай мэдээж чүн бүхэл бүтэн хүн бүтээж гин гэсэн үг шүү дээ тий. Бид нар ч одоо бүгдээр 2 төрөөд ячлаа шүү дээ. Үдчихлээ шүү дээ. Баярыг яг чаа анхны төрөлт маань ихэр шүү дээ шууд. Тийм анхны төрөлт ихэр тэгэхээр нэрээ нөгөө одоо тэгвэл бүгдээрээ хяналтын тухай бас ярил л да тий. Хяналтанд орохдоо мэдсэн үү хизээ ихэр гэдгийг мэдсэн бэ. Одоо нэг анх жирэмсэн болчоо 3 сар хүртлээр ерөөсөө огт яхад харуулаагүй. Яагаад вэ гэхээр ханга байгаагүй. Амар анхааралтай байсан. Гэхдээ одоо нөө эхо ер нь бол жоохон одоо хортой. Тийм учраас одоохондоо л харуулад яах юм бэ? Миний охин зүгээр асуудалгүй байх гээд. Тэгээ тийм болохоор нөө ерөөсөө харуулаагүй байж байгаа. Тэгээд яг 3 сараас өмнө нөгөөс нь хяналтанд орох хэвээр. Тэгээ хяналтанд орох гээд очиод анх удаа эход харуулсан. Яг тэр үед бол бүр яг ингээ яхад харуулаад гэсэн чинь яханы юм чинь надаас өмнө айгүй олон хүн байсан. Бүгдийг ингээд өөрийнхөө яхагаар харснаа намайг амар олон удаа амар удаан хараад баахан үзэжсэн. За хоёлоо өөр програмтай явах руу явна гэдэг. Бис түр амар ингээд шал гэж явчихсан хүн чинь ягаад босдохныг энэгээр үзчихэд яа намайг яачаа бэ. Тэгэл гайхаад тэгэл нөө юм чигээ дагаал яваал өөрийнхөө дээр очиж очирлаа. Тэгээ юм чи наанаа зогсож байгаагаа ингээ орсон. Тэгэл үүдэнд ингээ хүлээгээ зогсчиход амар айжсан. Амар л удаан амар бараг олон жил өнгөрч байгаа юм санагдаад. Тэгэл ороод дахиад нөгөө юм чинь нөгөө өөрийнхөөгоор одоо нөгөө програмууд нь өөр өөр юм шүү дээ. Тод харагдана энэ төр гэсэн асуудалч байдаг юм шиг үлээ. Бас бараг 7 жилийн өмнө шүү дээ. Тийм сайн хөгжиж өгсөн. 2012 онд байхгүй шүү дээ. Тэгээд эхоогоор тэгээ өөрийнхөө дээр очиж харснаа тэгэл бас амар удаарсан. Юм мэдгүй одоо надад л амар удсан юм шиг санагдаад байгаа байхгүй амар их. Тэгээд тэнгуүтээ үзчихсэн. За ихэр юм байж тээ мэдсэн үгс би амар гайх. Тийм үү гэн. Босч ирснэ тийм үү гэсэн чи юм чинь ой хэлтэж гэсэн. Тэгээ юм чинь одоо бодохны юм чинь бол үүдийн хөрлийн хомоогоо дараалбаас. Юу нөхрөө гэж бодсон байх гэж бодоод байгаа хэрэг. Тэгээд бүр гайхаад тэгснэ яа гайхсан бэ гэхээр одоо нөгөө надтай манай аав чирч хойлоо эсвэлээ. Амар олуулаа надаа зөндөө олон үеэл байгаа. Би нөгөө ямар ч ихэр хөвгттэй хүн байхгүй. Аав ээжийн ах дүүнэр ч ихэр хөвгттэй хүн байхгүй. Тэгээ бүр гайхаад
Тэгээд бүр нөгөө амар бах ингээ айж байгаад ингээ амар гинт гайхсан болохоор нэг сан тэр шокноос ингээ гарч чадахгүй. Тэгээд 3 сар хүртэл нөгөө хяналтанд орох хүртэл ингээл зүгээр явж яг зүгээр амьдралаараа л амьдарч ирсэн. Ихэр хөөхтөн гэж мэдсэн цагаас хойш босч иржээл амар хоол идэл янз бүрийн гэдэг штэ. Амар анхаарал тавьж би баярын нөгөө нэг төрхийнх нь өмнөх нөгөө зургийг үзчихсэн байхгүй юу? Жирэмсэн тэгээ хоёр ихэр тийм ингээд жижигхэн биетэй туранхай тэгээ бүр ингээд амар юм том гэдстэй нэлийн том гэдстэй тэгээ би бүрстэй хөө ястэй тэгээ яаж тэрийг ингээд ингээд өөрийгөө ингээд аваа явж яана гэдэг нь амар хэцүү бүр өмнөөс нь баг ингээд үнэхээр мундаг юм аа л гэж бодож байсан. Соко маань ч гэсэндээ бас сүүлийн төрөлт нь хоёр ихэр гэхдээ охин те баяраа маань хоёр ихэр хүүтэй одоо 2 дугаар ангид суралцдаг тийм. Манай хоёр охин ч болохоор 2 настай штэ. Анхны төрөлт маань болохоор нөө баярагийн 2 ихэртэй адилхан одоо 7 настай. Тэгээ араас нь 2 ихэр охинтой болсон. Тэгээ шууд 2 хүүхдтэй болох гэж байгаа шууд 3 хүүхдтэй болсон. Тэгээ миний хувьд болохоор ихэр жирэмслэлт бас би бүр айгу хамгийн хожуу мэдсэн. Тэгээд эхлээд нөгөө хяналтандаа орчоод мэдээж нөгөө тест энтерээр үзчихээл өрхтөө очоод хяналтандаа орчоод явж байгаа л тэгээ харьцангуй нас залуу гайгүй 2 дахь төрөлт автан гэдэг утгаараа намайг буцаад өрхийн эмнэлгийн зөв хяналт руу явуулчихж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө тэр чинь мараа 5 сар хүртэл тэгж явж байгаа байхгүй юу. Ихэр би мдээгүй. Зүгээр нэг хүүхэд тээж байгаа л гэж бодоод яваадсан. Тэгэл дараа нь ягод хараад ч мэдээгүй байсан. Ягод уул нь хид харуулах явд харуулсан л та. Тэгээд ерөөсөө надаа үе бас чамилт юм шиг шүү дээ. Тэгтээ бол харахад тэгээ дунд нь би чинь тэр чинь 3 сартай нь ургийн гажааг энэ харуулах хэрэгтэй гэж байна. Бахан шинжилгээнүүд байдаг шүү дээ. Тэрэнд нь ч гэсэн бас айгүй хайж явж байгаа л цаг аваад том газрууд хүртэл харуулж исэн байхгүй юу? Одоос чинь 3 жилийн л өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэл элчнэр хэлээгүй юм тий. Айгүй хайхрамжгүй л хандсан юм шиг байлаа ерөөхдөө болол. Тэгээ бодох надад хүртэл ингээд нэг хүүхдийн зураг хөвлүүлээд өгцөө. Тэр юмнууд нь хүртэл одоо хүртэл байдаг байхгүй юу? Тэгээ би юм чи хүүсийн ингээд гисэн чи адаа арай болоогүйгээд тэгэл дараа нь яаж байгаа ч илээ нэг сарын 5 сар орчим дөхөөд жирэмсний гитараа өрхөн бомбоцоо. Тэгэл гэртээ нөхөртөө юм ярьж байгаа л юу ярьж алаа нэг юм ярьж байгаа л тэгэхээр нөхрийгөө за чи тэгэх юм бол тест нар баруунаас гараад надаас 8 их рүүгд төрөг мөрөг гэ балаараа л тэгэл хөвтөж байгаа л хоёлоо ер нь хүүсийг мэдхүү одоо ер нь төгцсөн байгаа юм чи нэгийнхээ харуулъя гэд тэгээ фэйсбુક гүйлгэж ингэж явж байгаа л харсан чи нэг имлэг ажиллаж байна амар сураггүй имлэгээ тэгэл тэр имлэг рүүг очоод бүтээсээ өдөр яг шинэ жилийн өмнөхөн 24 билүү 25 мон болж байсан хгүй 12 сарын. Тэгэл очоод хараалал орох гал гэсэн чинь манай хүн машин дотор унтцсан. Тэгэхээр за би ганцаараа гүг орчод ирээ. Таяр байжээ гэл. Тэгээ орчоод хараалал чи нөгөө юм чи нас гэл. Үзээл байна. Тэгэл яац юм болчих. Тийм байхаа гэлт. Яасан гэж. Чи хэр юм биш тэгч. Худлаа яриад. 5 сар явчихсан тийм бай чи энийг хардаа гэж надад бүр ингэж гидсний нэг талд ингэж явуулснаа нөгөө зүрхний цогол түк гээл бүр нөгөө талд нь гараад ирсэн дахиад түк гэдэг байхгүй юу. Тэгэл чи яалч уу ихэр байна гэл. Тэгэл тэр чиг бүр гачин болоо явчих чи юу яриад байгаа юм бэ гэд. Гүй чи яалч уу ихэр байна чи бүр эрүүл саруул байж байгаа 2-2 охин байна. Боожгоо халгаа. 2-2 охин байна чи одоо баг ингэж 5 сар хүрж байгаа юм биш үү чи ургийн гажиг аягуусаа харуулаарай гэл тэгж. Тэгэл тэр чиний бусад хэлж байгаа юм ерөөсөө сонсогдохгүй. Тэгээ тэр имлэг ингээд 2 давхарцсан. 2 зураад. Тэгээ бүрээ тэр имлэг чи өвөл гадаа цас орцсон мөсцсөн заяа. Тэгээ имлэг нэг 2 давхарт. Тэгээ ихэр гэдгээс сонсч айгу байлаараа. Нөгөө шатнаас нь ингээ амар зөөлөн бууч байгаа заяа. Нөгөө мөс биеийн ихрэлээ. Мөс төсөн дээр нь зүгээр ингээ тк амар ойрхон паацхан жалахаад байгаа юм шүү. Тэгэл яаж хэлэхээ мэдгүй бас яг хоо хийсэх хугацаанд бодсон бол нөхөртөө сүрприз өргөл хийсэн байх л та. Ямар ч тийм сүрприз айхгүй. Тэгээ орол яасан охин гэж нөө гэж мэдхгүй чи энийг үдтэй гэл нөө бичгийг өгсөн чи би энэ хэл мэлий чи ойлгохгүй штэ гэл харсан чи нөгөө ингээд яханы бичгэн дээр чин умаад 2 урагтай гэд ингээд бичээд өгчдөг. Тэгэл ингээ харсан чи яна хэр юм уу гэл. Тэгэл хэр гэж чи мэдхгүй харин тэгэл тэ хоёлоо тий ерөөс шоконд орсон. Удан байхгүй чам байхгүй. Тэгж юу хоёлоо бүргээ шоконд орвол тэгэл хоёлоо уцаа аваад юу нууж хаах нөгөө гавн жоон байхгүй 2 тал руу гэж уцаа цохол тэгэл хэлсэн чинь юу юм чинь имэмэ сонсдоо өө гэж маваад яаж байгаа хоёр юм уу гэхдээ ихчрүүгээ хэлээл ингээл амар баярлах байх гэлт хэл ярьсан чинь одоо яг тийм нэг амар юм биш үү нэг хүмүүсээ хоёулын 2 төрөл 3 хүүхэдтэй болчихно гээл
Тэгэл талын нэг тийш бүгдийг гараачж байгаа юм чи. Би яг ихэр хөгөөдөлтэй ингээд нөгөө харахад л хөөрхөн болохоос ш өсөхөд хэцүү байгаа тийм. Юу гэж ярьж байгаа. Чааны орос надад бол төрхөөсөө илүү техн би чинь 36 нэдэл болтол тийсэн баггүй. Тэлтийн хугацаа бүр маш хэцүү байсан. Одоо бүр яг тэр үе ботхоор ингээ хамаг би шархираад идэв ш. Төрөлт нь бол надад тийм хэцүү бол байгаагүй. Ямар ч зөвөргөө тэгсэн. Тэгж явахдаа бол өстэй ямар ч асуудал зөв яг зөв хүмүүс бүр ямар том ингээ гадаа явж хахад бүр ингээ эргэж хараад байдаг байсан гэдэг байхгүй. Эмчнэр тэгээ нөгөө ингээ үзгээр иш нэг юм нарийнхаа яаж гарнаа гэсэн. Баяраа үстэй тийм. Тэгсэн бүх эмчнэр. Би ч бас лагс хүмүүс шүү. Анилж тагалсан нийлээ чинь юм. Би хамж ирсэн хотостой амар турсан. Яагаад гэсэн юм торлохтой байсан мó. Тэг хүн нэг хугацаа яаж авдаг. Инкулийн үед жирэмсэн байх хугацаанд юу н таргалгалт ямар байсан бэ? Ер нь зүгээр л контролсон. Контрол. Ер нь бол хичээсэн. Гэтэ нөгөө зөв хаалт бүх юм дээр анхаарсан. 55 6 мурал гэсэн. Тэгээд 13 жил өмч төрсөн. Аа. Тэгээд төрөөл за одоо ингээл хүүхэд 3 жил гараа ингээд төрсөн. Одоо ингээл усмас ингээл би 6-7 жил мэл бараг хасан масна амар зөрөгтэй төрөөл жин гэж бодсоор байгаа л өглөө босоод нөгөө нэг би ч нөгөө хавлагаар төрсөн болохоор бас чадахгүй шүү дээ. Тэгэл маргааш нөгөө юм гэхэд тэр бүх юм ахвалал гүлдөрөө явж чаддаг болол нөхрөө төшөөл очил жин дээр хангаж гэсэн чинь юу вэ? Нэгхийн хэл асуусан байх. Төрсний дараа юу? Үгүй ээ нөгөө хүүхэд 3 жил төрөө. Яа чи Жинрүү хараад нүглэг хараад нулимс сэлгэнээс ингээд яг толин даруй амар олон юм байхгүй. Тэг ингээд нөгөө ус толгоо моолоо хамаг юм бооц гиз мэз ингээд битүү маарал заавал ингээд толь руу харсан чинь хавгсан юм нэг юм мантан дээр ингээд нэг юм ингээд жижиг том юм болцсон. Гэтэ энэ яг ийм туранхай бүсгүүчүүдийн хувьд энэ жин тийм ярихтар чухал байдаг юм шүү. Миний хувьд бол бас жин бүр ярих юм бол бас арай л идэж угаад чөлөөтэй харгалах шокнд ордог. эхлээд чинийхийг сонсож шоконд ороо дараа нь минийхийг сонсож шоконд оргоо. За тэгээ. Арай ихээсээ дуусна арай дээ шүү дээ. Би бол яг нэг би бүр маш туранхай байсан. Яг үнийг хэлэхэд та нар шиг байлаа. Одоо би тэгэж ярих юм уу те? Та нар шиг байлаа. Яа тэгэхээр би нэг 16 7 жил бүжгэлсэн. Тэгээ ер нь нэлээд туранхай байсан, хөдөлгөөнтэй байсан. Тэгээд одоо ингээд таньдаг хүмүүс маань дээр харахаараа хөөх гэ бүр ингээд дуу алдаад мөн үү гэд ингэдэг байхгүй юу? Тэгтэл би таргалсан байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг яагаад таргалалт явагдсан бэ? Нэгдүгээр нэг хөдөлгөөний дутагдал. Яагаад тэгэхээр 16 7 жил бүжгэлсэн нөө бие организм чинь нөгөө тэрэн дээр одоо дагсан зогтцсон ч юм уу те. Тэгэл хизээч би таргалахгүй гэсэн бодолтойгоор иддэг байсан байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэхээр тэр чинь хамгийн буруу. Тэгээд анхны нэг жирэмсэн байхад чи нөө баярлцсан. За одоо би жирэмсэн хүн. Дуртай болох нь аав. Тий, юу хүснэ эдэн. Оо зүгээр. Дистэ хаана вэ? Тий хамгийн аамирын заяа. Одоо мэдээч ингээд ажлын цагаар цайны цаг болно шүү дээ тий. Цайны цаг болонгууд манайхан бүгдээрээ бөөндөө ингээд ажлынхаа ойролцооны цайны газарт ороод ингээд хоол иддэг гэсэн бол би тэр хоолыг тоохгүй заяа. Арай л цамаа гэх юм уу тий. Шууд ажлын цайны цаг болонгууд гаднаас такси бариад ихтлгүүр манай ажил багшин дэдээс. Ихтлгүүрийн тийшээ яваал тэнд нэг байнга ордог нэг солонгос хоолны газар эз. Тэнд очиж ганцаараа хоолоо идчихээ буцаал цайныхаа буцаад таксид наад ажил тийм амар хоббитэй. Тэгэл маа нөхөрч ялгаагүй бас нэлээд хоолны аппетиттэй тий. Тэгээ ерөөс ингээ хоёулаа уулзаад юу хийх вэ хамт ингээл бид хоол ид ерөөс хаана гоё хоол вэ тэр болгон руу ингээл явдаг тий. Идэхийн төлөө эсвэл одоо ингээд жирэмсэн болсон намайг одоо идэх ёстой гэж бүр тийм хуйлтай юм шиг болгоц. Тэгээ би анхныхаа жирэмслэлээр хэдэн хил нэмсэн гэж бодож байна. 20 30 Нэг тиймэрхүү л байдаг даа энэ туршлага. Тэгээд би 64 кг-тай анх жирэмслээд тэгээд 95 кг болж төрсөн. Тэгээ яг үнийг хэлэхэд за тэрийг яах юм бэ чи бүр шок юм аа. Тэгсэн чи тий яара. Энэ хэсгийг ярмаар байна. Тий энэ хэсгийг би ярмаар айгүй хэцүү сэдв аа. Тэгээд яа тэгэхээр нөө төрчөөд яг төрсний дараа яг 85 10 ил хасагдсан байгаа байхгүй юу? Онцлог нь тэгээ нөө нэгэн том тэдэг. Тэгээ ингээ усмос тий одоо тий игүүлэг бодвол тий 10 ил хасагдсан байсан байхгүй. Тэгчээд
За одоо бас ингээл эмэгтэй хүн ч ингээл турыг баригээл бодно л та. Яс үнэхээр худлаа. Миний хоолны аппетитыг бүр нэг хинч дийлэхгүй юм шиг үлээ. Тэгээ хөөх юм турсан яг явж 75 дээр очиод дахиад жирэмсэлсэн. Тэгээд түүх давтагдаад 30 хил нэмээд 105 боллоо. Тэгээд 105-аас одоо бас ингээд тэгээ бас ингээд хасаад явж л энэ. Одоо би 105 шиг харагдахгүй л байгаа. Та нэг яг гоё юм шокерж байгаа юм дүр мөр үзүүлэлтэй тий. Салгасууч юм. Сокер вих ч бас л ер нь төрөлт болгон нэмэх 30. Дандаа тийм. Эхний анхны төрөлт бол мэдээж годгоос охин байла. Тэгэл угаасаа л өөрийнхөө буруугаас аппетитаасаа эдэлтээсээ болоод хоёр хүний хоол идэх хэрэгтэй ч юм уу те. Яг тэгж хүссэн болгон руугаа ингэж ясараа. Дандаа тэгдэг байхгүй юу? Хоёр хүний хоол өстой буруу шүү. Тэрнээсээ болоо мэдээж тэг 50 эдтэй охин байсан. Тэгэл бараг 85 маа борч хурч төрж байгаа байхгүй юу? Тэг төрчөөд айгүй хурдан буцаад нөгөө нас залууч байсан болохоор айгүй буцаж нөгөө тарган байгаад муухан харагдаад гоё харагдахын тулд өөрөө айгуус хичээгээд буцаад хуучин жиндээ очих үед очсон. Тэгэл нэ амьдралынхаа буруу хөвчлээсээ болоод өөрөө эдсээр агаад авсаар агаал бараг 60 70 руу төгсөж байгаа байхгүй юу. Тэгээд яг дараагийн ихрүүд дээрээ жирэмслэхтээр болохоор бараг 70 мал орчимтай 68 8-тагаас жирэмсэлж байгаа байхгүй юу. Тэгэл байхгүй. Нөгөө чи яг хоёр ихэр тээж аамж 3 өний хоол. Тэгэхээр яг зөв энэ үнгийн нийтлэг эмгтээчүүдийн дунд байдаг асуудал Хоёр хүн байгаа юм чи тий. Амин өөрийнхөө бодсоо илүү авъя гэж тий. Тэгэхээр нөгөө хоёроос жирэмсний үеийн хооллолт гэдэг чинь айгүй чухал байна гэдэг чухал байна. Хоёрын наадхыг ярьсан чинь би одоо бас лафтита бодвол бас амар тагалахаар л байсан байхгүй юу. Өөрөө амар хичээд байсан. За зайлуулахгүй юм байлээ. Тийм хураа идэх юм мэдгүй. Тэгж хичээд зовж явах 13 байл. Ер нь бол нормал ч яг тийм байдаг шүү дээ. 10-аас 12 кг гэж ярьж. Би шүн болгохын үлсдэг заяа. Орондоо яг ороод бүхэн дуусаад гоё ээж юм гэрэл унтраал байж байгаа. Манай нөхөр ингээл унтах гэж. Харин өсөөд ингээл. Тэгэл би амар цөөвөн дуртай заяа. Цөөвөн ингээл цөөвөн гол. Тэгээ нэг удаа бүр нөхрийгөө би ингээд шүн цөв иднэр гэсэн чинь манай нөгөө цөвөн нөгөө чинжүүтэй цөв ингээд чинжүү байхгүй заяа. Тэгээ би чинжүүтэй л цөв идэхгүй бол унтаж чадахгүй ингээд хүүхд идэх гэдэг шиг. Тэгэл манай нөхөр орой болгонд хүүхий 12 1 хамаагүй харин өчөдөг. Шүнмэн цав ингээд машинаас ол явчихдаг заяа. Нэг удаа нөгөө чинжүү цөөвнж алдахгүй нэг ямар ч үйл өвөл гэсэн чинь явцаараа бүхэн өргөний нэг цайны газар болоод ажиллаж байсан мэл бэлтгэл мэлтгэлээ хийгээд тэгээ хаалган тогшсоргоо онгоолгоод 2 чинжүү 10,000 болгоод авч ирээд тэгээ хэрцэн үрлээсэн би цөв хийж идүү тэгээ унтсан шүү. За сайхан болчихсон гэсэн. Бараг хийж ижсэн яадсан 2 3 гэсэн. За зонлооч шүү. Манай нөхөр зүрх Би бол бас нэг ийм байсан шүү дээ. Айгүйх нэг кацтай ундаа удаг. Яг жирэмсэн байх хугацаа. Юм болгоо Хоолтод ивчтэй. Төрлийн зарим Гэтэл ингээд хараад ахаад ингээд сошиал дээр ингээд идэж болдог хүнс юу н баг байд юм уу жирэмсэн үед те хүүхд чинь тийм мэдвэл тийм болно нөгөө нэг аглуугийн нэг хошин шог идвэл хиний хошин шог үлээ нүд идвэл сохор болно гэдэг тэр шиг жирэмсэн байхад тийм мэдвэл тэгж болохгүй ингэж болохгүй эсэргээрээ тэрийгээ бүр амар нэгдэг фаст фуд идмээр санагдаа халуун ногоо идмээр санагдаа тэр бүгдийг чи хорчингууд энэ хөвлөд бойжж байгаа хүүхэд чинь уурагч нь гараад ихлээр ямар нэгэн байдлаар тэднийг хэрэгжилж таарна штэ. Чи ч гэсэн төрснийхөө дараа ч гэсэн өөрөө тэрийг идээд хөхөр чин дамжаа сүгээр дамжаад хүүхдэд очиж байгаа. Тэр утгаараа тэнгуут нөгөө хүүхэд чинь яг тэрийг хүлээж авах ямар ч тийм хүлээ авахч байхгүй болчихж байгаа гэсэн үг. Санал нэг байна. Яг ийм байхгүй. Тэгээд би яг их сокер шиг ингэж бодсон байхгүй. Би хаад ингээ хориол энтэй тэнгүүл чихэр жимсээ бойл ят эцтэй хүүхэд гарна тэрийгээч бойл энийгээч бойл тех тусам би гарсан хойно идээд хүүхдэд хордуулж яснаас анхнаас ингээд дасгаж ивэл баг ингээд зөвч юм шиг санагддагсэн. Гэхдээ яг миний газтай ундааны хэрэглээ бол нэлээ их байсан. Тэрнээсээ ч илүү нөгөө нэг юу ах те илүү бас нэг таргалалт гэдэг юм чинь бас явагдчихсэн баг. Тэгэл одоо нөгөө нэг төмний юм даа гэж ярьдаг шээ те. Баг ингээд сорвол ингээд урт сорвол холбож байгаа ширээнийхээ дараа нийтээ өдөржингөө сороод байгаа гэж баг л тэхэн халдаггүй л байсан яг үнийг л ингээд амар ингээд ялчмал юу одоо нэг
яг юу идэх гээд байгааг ерөөсөн мэдгүй. Та нар тийм Нэг өдөр эсэглэн гэж юу ч чихлэг яг өсөд байгаа мөртлөө яг юу идмээр байгаа ерөөс ойлгохгүй. Тэгэл нөгөө юм мэдэнгүүт ингээ нөгөө яг тэрийг л идмээр санагдаад байгаа юм шиг санагдаад хэтрүүлж идэ. Тэгээд тэрнээс дахиж идэж чадахгүй байгаа байгаа. Толгомолгоо яг нэрээ хордлох гэснээс та нар хордлохтой байсан уу? Би өстой хордлохгүйсэн. би 3 сар хүртэл хордлоготой байсан. Тэгэл гайгүй. Гэхдээ нийтдээ нэг 13 орчим хэл нэмж төрсөн шүү дээ. Энэ хоёроо нэг танагтай байдаг шүү. Хоёлаа байхгүй 30 гэсэн. Манай ч 3 хэл 200 600 төрсөн. Төрөөд эмнэлгээс гарахдаа би яг жирэмсэн болсон жин дээрээ байжсэн шүү. Сүү авсан. Таанасаа тийм хүмүүс байдаг шүү дээ. Хүүх юу гэсэн юм бэ? Тэгэхээр сүүм орсон байсныг бодоход бол ямар ч гэсэн турсан юм байна гэж ойлгоод байгаа хгүй би. Тэгээ манай ч нөө ус тустай байсан. Тэгээд өөрсдөө ч том төрсөн. Тийм болохоор нилээ их одоо жин гарч 10 2 эсэх юм байна тий. Тэгэхээр одоо манай ч яг тэрийг тодорхойлж сайн чаддгүй юм шиг. Ер нь ихэр чин бараг 6 төрөл байдаг гинөө. Янз бүрийн одоо нэг эсэх, хоёр эсэх тэгсэн мөртлөө ингээд тустай устай, хамттай хоёулаа нэг устай гэдэг янз бүр. Нэг эсэх, хоёр эсэх гэж явчихсан. Биднээс ялгарч байгаа өнөвшнөөс гарч байгаа эсээс хамаарч байгаа юм гэж байгаа байхгүй. Хоёр эсэх гэдэг нь болохоор яг ээж нь хоёр үндгээс боловсруулаад тэр нь хоёр эрбэлээстэй нийлээд тушаал тустай хоёр хүүхдийг нэг зэрэг тэгээд төрүүлчих юм гэсэн. Нэг эсэх гэдэг нь болохоор яг энгийн жирэмслэл шиг нэг эстэй нийлж байгаа мөртлөө тэр нь ингээд хуваагдж байгаа гэсэн ойлгоо. Одоо нөхөртөөгөө тэрэн дээр аваад чи ихрээдээ гаргачаар би чамд өгсөн. Үгүй би энийг чи хоёр болгож байгаа. Манай хоёр охин ч бол яг угаасаа ер нь авсны тусч нэг эсэх байхгүй юу? Нэг эсэх дотроо хоёр устай гэж болно. Тусдаа гэсэн үг. Тэгэхдээ ихс гэдэг нэг юм байгаа шүү. Биднээс ихээс тижэл авч байгаа ихс нь нэг гэсэн үг байхгүй юу? Хоёр эсэх гэж чинь хоёр тусдаа ихстэй, хоёр тусдаа устай. Тэгээ хоёр өөр хүүс дийлэг нь хоёр өөр хүүсэн эрэгтэй эмэгтэй гэдэг. Гэхдээ хоёр эмэгтэй гэж болно, хоёр эрэгтэй гэж болно. Гэхдээ тэр хоёр хүүхд хоорондоо ямар ч ялгаа байхгүй. Хоёр өөр гэсэн үг. Одоо ингээд царайны үед ингээд хоёр өөр байж байгаа. Тийм их үү байдаг тийм. Манай хоёр ч одоо нэг ихстэй байсан манай тусдаа устай мөртлөө. Тийм тэгэхэд нөгөө нэг ихстэй болохоор нэг эсэх юм байна гэдсэн. Тэгсэн чи одоо төрөөд бол шал өөр царайтай шүү дээ. Тэр ингээд харахад өөр царайтай болохоор хоёр эсэх юм. Тайвар ялгаатай харагдаад бус нь усны тусал шиг гэдэг. Манай хоёр ихэр бол ерөнхийдөө нэг нь аавыгаа дуурайт нэг нь ээжигээ дуурайт жингийн зүрөө бас их болохоор хоорондоо бас өөрөхгүй манай ч төрсэн цагаас л хоёр өөр. Манай миний одоо нэг багадаа ингээд хамт тоглодог байсан хоёр ихэр найз тийм ээ. Багадаа ингээд яхад ч ингээ хоорондоо айгүй шаал өөр царайтай юм шиг байсан чинь одоо ингээд том болоод нас бий хүрээд тэ ингээ том залуучууд болсон чинь бүр уулам ингээ адилхан харагдаад хоорондоо тэг хүү таяр чинь хин нилээгээд бүр ингэж харахад юм адилхан санагдаад байсан. Тэгээд нэг исэн ихрүүд бол яаж ч явцсан тэр чинь угаасаа удамшил гэн гэдэг юм байгаа болохоор ямар нэг байдлаар угаасаа л ер нь адилхан айгаа төстэй л байгаа л да. За ихэр хөвгтөө болё хоёлаа. Ихэр хөвгтөө болохыг хүсчихсэн үү? Хүсчихсэн. Аяг л яах вэ шүү дээ. Юу вэ? Ихэр хөвгтөө болохыг ихэр хөвгтгүй бүхэн хүсдэг байхгүй яг үнэ. Ихэр хөвгтөл мэд бодчих. Яг бүр төгсөж байгаагүй хүмүүсийн яар дээр ихэр мэхэр ингээ харахаар гоё ямар гоё юм аа ингэж л бодож байсан. Тэгээ өөр дээрээ надаар тэгээ ирчихнэ гэдэг. Төрөн төртлөө гаран гартлаа одоо нэг дүлээ тэгээ хоёр дахь хүүхдээ гаргатлаа ямар ч бүр ойлголтгүй. Өөрөө байнга хоёр хүүхэд тээж байгаа гэж бодохоор бодогдчих байхгүй. Надад одоо хоёр хаад байгаа юм байна гэж бодлоо. Тэгээд дүлэлт гэж ярьсныг хэдүүлээ тэгвэл одоо төрхийн яг төрөлтийн талаар ер нь бас ээжүүдтэй зөвлөгөө өгөх тийм ээ. Ер нь яг нэг зөвлөгөө бид нар мэдээч хэрэг одоо нэг эмгтээчүүд эмч биш те. За тэгээд төрхийн тийм эмч биш мэрэгжлийн хүмүүс бол биш а гэхдээ мэдээч хэрэг өөрөөрөө төрсөн за тэгээд хаалгаагаар хийсвэр хаалгаагаар төрсөн тийм ээжүүдийн бас төлөөллүүд байж байгаа учраас төрөх үед ер нь юу шаардлагатай юм бэлтгэл тий тэрний талаар бас яг өөрсдийнхөө туршлагаас амар туршлага ярих гэж үзэхүү гэдэг шиг. Миний туршлага гэвэл хаалгаар төрсэн төлөвлөгөөт сар хаалгаар. Тэгэхээр яг эмнэлгээс нөгөө угаасаа бэлдэж ирэх юмны юу гэсэн шүү дээ тий ингээл тийм юм ингээ 2 гэдэг. Одоо тэр нөгөө дивстик памперсыг өгтөөд минь ээжэд минь сайн бэлдэж очоорой. Яг хаалганы дараах цэвэрлэгээ маш их байдаг учраас нөгөө ядруу биетэй үнжээр авах ингээл наашаа цаашаа гэдэг хэцүү. Тэгэхээр тиймэрхүү ахуйн хэрэглээний ариун цэврийн юмнуудаа бүгдийг өөрөө бүр ингэ хичээж иртнээс бэлдсэн дээр амьдлаас мэдээж ирэх ерөнхий юм болох хүн тодорхой. Тэгэхээр
памперс одоо тиймэрхүү юмудаа бэлдээрээс зүгээр бас гоё бэлдээрээ гэж. Инхүүлийн үед болохоор зэрэг нөө төлөвлөгөөт байсан учраас би одоо яг нэг за би яг тэдэн сарын тэдний өдөр төрнө гэдгээ мэдчихсэн учраас бэлтгэл ажил бас айгүй гоё өгдчихэж штэ тий. Тийм. Бараг сар марын өмнө баха. Тэгэхэд чинь миний хувьд одоо хамгийн анхны төрөлт заяа бүр нөгөө нэг бүр төрхөөхөө өмнөөс бүр 20 хоногийн өмнө төрчихөж байгаа байхгүй юу? Хугацаанаасаа тэгэхээр зэрэг нөгөө нэг юу гаач бэлдэж амжаагүй байтал уг нь за маргааштай гарч бараг бэлднэ гэж итгэл өмнөх өдөр нь ингээд өвдөөд гинт төрчих ч юм уу. Тийм болохоор зэрэг ер нь нөгөө нэг бас ээжүүд эдэр аягүйх ярьдаг штэ нөгөө төрөөгөө хүүхдэд төмөр өлгийгээс нөгөө бэлдүүлэхгүй байгаад идэг. Яг нь нэг ёсны тэрэн зөвч гэсэн нөгөө хүүхдийнхээ амийг бэлдэхгүй ч гэсэн яг ээж өөрийнхөө хувийн бэлтгэдэг маш сайн эртнээс хангаж явах шаардлагатай юм шиг санагдсан. Ер нь нөгөө юм хум хийгээд тавьчихдаг. Төмөр хайж халбах юм тэгээд тавьчихдаг штэ. Би бол эхэлж бэлдчихсэн хүүхдийнхээ амийг. Тийм үү. Бүр яг 8 сар 7 сар гарan маран болоод л бүр бүх юмаа бэлдчихсэн. Бүгдийг эхэлж угааж авч цэвэрлээд бүгдийг индүүдээ өөрөө ингээд уудлаа тавьчихсан. Тэгэхээр тэгэж тавьчихсан. Бүгдийг бэлдээд ингээ гоё уутан тэгээд тэр бас тий одоо манай нэг хуучны ярьдаг тийм юм бас орчин үе бас хэр нийцгүй тий. Би бас жоохон тийм юм итгэдэггүй. Төрөөгөө төмөр үлгийн зарим хүмүүс хүүхдээ төрснийхаа дараа үлгийг худалдаж аваад явах. Тэр чинь шууд дэлгүүр ороод ах бараг тийм манай төвлөд тэгжсэн. Анхны төрөлд бол юм бэлдэх угаасаа мэдэхгүй юм чаа. Тэгээ өөрөө ч бэлдэх гэж бодохгүй. Тэгээд ээжээсээ зүрсээр хагаад бэлдэж үлээ. Эмнэлэг бол хилээд идэг юм л шүү дээ. Аваад ингээд угаагаад бэлдсэн байх хэрэгтэй өдрөг. Анхны төрөлтөн дээрээ тэгжсэн нөө угаас юу ч мэдэхгүй төрөн ч гэж бодоагүй байсан. Хугацаа болцоо зүгээр үзүүлчихэд явна гэж бодчихсон чинь өнөөдөр төрүүлнэ гэд угаас хугацаа нь алцсан илүү тэлэхгүйгээд тэг шууд албаар сэтэгээ төрөлцсөн байхгүй юу. Тэгээ маргааш нь төрсөн. Тэгээд юу ч бэлдээгүй өлгээд аав ээж нөхөр нөгөө дэлгүүрээс худалдаж аваад тэгс чи манай нөхөр бүгдийг эндүүдэд аваад ирсэн. Мараа үсч чи нөгөө хүүгийн биен дээр ингээ бирчиг явуулаа юм турц. Хөөе чи энийг эндүүдсэн байж тэгс чи яана болтгоо төмрийн хор орчдөг гэнэ тэг хүүхдээ явсан аим ингээ хурдан биш. Ямар ч эндүүдж байна. Би эндүүддэггүйгээ сонсч яснаас тийм төмрийн хор ордог гэдэг нь сонсоо ингээ би амар хүүхдээ ингээ бирчигээл болгоод энэ яаж байгаа гэсэн чи хуцсан ингээ угаагаа чи би эндүүдсэн зогцсноо байгаа байхгүй. Тэг бүгдийг энэ буцчих чинь гэж байгаа. Би бүр энэ хэлтэй бүр аль үжээ бүр тавьчихсан юм. Хор нарт Тийм нэг Монгол үйлдвэр энэ төр чинь бас аягүй сайн ариутгал хийгээ бүр ингээ вакуумжуулаад зартуулсан мөлий шүү дээ энэ нэрээ бүгд юм. Тэгэхээр тэрнэр бол бас аюулгүй байх. Тэрнээс шууд дэлгүүр зардаг юм аваад нөгөө ямар ч хүмүүс дээрээс аваад үйлдвэрээс ингээ явж байгаа юм сект гэж гардаг болсон шүү дээ. Тэр мөр бол бас аюулгүй байх л та. Би бол зүгээр хаширлаад л иртэй айгүй бэлтжижсэн юм. Гэтэ бэлтгэл ер нь бол нэлээд чухал. Ер нь бол хэрэгтэй л дээ. Альва ажлын тал нь бэлтгэл шүү. Миний дүнрээ. Тийм байна те. Тэгвэл бэлтгэлж тэгэхээр зэрэг хаалгаагаар төрсөн гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ээжүүдийн дунд нэг юм нийтлэг ойлголт өгдөг шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийн дунд ч юм уу те өөрөөрөө төрсэн хүмүүс ингээд амар ингээд өвдөлтийг мэдрээл одоо өстой жинхэнэ их хүн баг одоо ингээд их хүнийг одоо өөрөөр төрсэн хүн л одоо их хүн те тэр өвдөлтийг мэдэрч тэгэж зовж ээж үр хүүхдээ төрүүлсэн. Тэнгүүд нөгөө хагалгаар төрсэн хүмүүсийг бол одоо тэгээ зүгээр л ингээд хагалгаа гээл ингээд төрчих юм чинь өвдөлтийг мэдэхгүй юу ч мэдэхгүй одоо бараг төрж үтсэн юм уу те дийлэнх нь тэгэж ойлгодог байхгүй. Тэгэхээр ээж болсон хүмүүс харсан гайгүй байх. Үдцсэн хүмүүс болоогүй эмэгтэйчүүд ч гэлтгүй баг ирчүүд нь хүртэл баг ирчүүд нийгмээрээ боддог шүү дээ дийлэхээр яасан бүгдийг нэлээ яасан нөхөө яг би болгоно юм зүрхний оншоор ялтчих нөгөө гисар хаалгаар төрөх залтдайсэн тэгэл за эмч тэгэж хэлсэн асуудалгүй би төрөөрөө төрийг болох уу энэ ч гэж асуугаагүй эмч хэлсэн бол үгүй ёо тэр мэрийг бол бүр ёо бодсон чи шууд би зарс гэж амар л та яг за сарын өмнө төлөвлөж байгаа. За тэдэн сарын тэдний өдөр ингээд юм цаг ийм цаг бай. Одоо нэмдэг төзүүлэх шиг баг шууд цагаар ингээд шууд төгөлөл гаргаад тэр юм шиг хийж байгаа юм шиг. Тэгэл за тэр цагийг авлаа морин цаг тэр өдөр тгий юм ийм. За би ламсгаад баг ингээд хоёр талын нөгөө ээж аамаа удаж ингээд нөгөө өдөр содор үзүүлэл тгээс хонгаал төрсөн л дөө. Тэнгүүд өмнөх өдөр ингээд имлэлт ганцаараа очил төрнө гэл. Яг бас мэдхгүй анхны төрөлт дээр бол мэдхгүй өөр ингээл яах юм л доо хаалганд орох юм ингээм ингээл айдссан.
Тэгэл юугаа ч мэдгүй ороод хүрхийн нөгөө ингээл нухсараа наркозонд ороод ингээд доош төрсөн шааштай яахгүй. Йоо тэгэл нөгөө тариа хийх тэр мэр орох ингээд хөвтөө эмчнэр ингээд миний эцэг ингээд хөшиг татчихад хагалж байгаа тэр мэдрэгдээд гэсэн тий мэдрэгдээд байдаг. Над дээр л нөгөө юу наркозын тарийг саварсан баха. Гэхдээ өвчгүй ч гэсэндээ ингээд мэдрэгдээд байдаг гэж суулгадаг юм амар мэддэг. Тий, ер нь ямар ч хагалгааны үед ч гэсэн. Тэнгүүд амар том биштэй эргэтэй юм чигээд миний эцэг мэддэг шууд ингээд шахаад байгаа юм чи бүр амар. Яана ч хүүхд мөхтөнд алцах үед зүгээр яг яаж байгаа юм байсаа мэдгүй ямар ч шахаад л байгаа юм шиг байгаа. Тэгэл яана гэл юм юм мэдээс цулгаад. Гүтэл өнгөрсөн. Ичлэг эдэр харсан чи амар байл шүү. Тэр нөгөө өвчин намдах үед байгаа шүү дээ. Тэнгүүд тэрний дараах өвчин намдал гах нөгөө хаалгааны дараах өрөөнд 2 цаг болоод жирийн нөгөө тасаг руугаа шилжих тэр юунаас ахвалал хөтөлбөр тийм шүү дээ. Ингээл мэдээгүй ингээл хөл гарчин бадарч болчихоо уух дампар ингээд хамгийн муухай ингээд өөрөө төрсөн хүн чинь ингээл дүүлж гаргаал ингээд сайхан зөөврг болчтой шүү дээ. Тэгэхээр сайхан хүүхд мөхтөө үнсэл ингээл тэг ингээд хамтдаа хаалгаар төрч юм тийм юм байхгүй. Тэр угаасаа тэр за тэдний ил тийм хүүхэд ийм хүмүүстэй ингээд төрсөн бүтэн юм шүү гэж хөлж мөхөх юм. Хөлж байхгүй. Тэр чинь нөгөө төрснийхэн дараа уургийн заавал хөөлөх хэрэгтэй. Тэр чинь хүүхдэд маш чухал гэдэг. Яг нөгөө өөрөө төрөх хүн чинь нөгөө физиологоосоо ингээл нөгөө өвдөлт үнтэр өгөөл сүүм орол төрөх гэж мэдэрдэг юм шүү. Сүү хаалгаач юм бол гинт байж байгаа л төлөвлөл төрч юм надад тийм байхлаасаа сүүм сүү орох ч гэсэн маш удаан байдаг. Тийм байдаг хэн тийм байна. Тийм шок маань нэг имж учраас бас айгүй битээр болохоор л гэдэг. Нөгөө хаалгаар төрөөд юу юм лээ. Эмнэлэгт хөвцөхтэй хэрвээ төлөвлөгөөд хаалгаар төрж байгаа бол нөгөө хүүхдийн одоо сүү орлуулагч сүү бэлдэж очих хэрэгтэй юм лээ. Хэрэгтэй. Нөгөө сүү орохгүй амар удангууд яг зарим хүмүүс ихлэг урд орно. Зарим нь одоо би ингэсэн шалтгаалт юм яа тийм удна. 2-3 хоног сүү орохгүй эмнэлэгт. Тэгмээ тэр үед ч хүүхд ингээд цангаад юм өлсөөд ингээ байлгаал юм заяа. Тэр тийм нөгөө нэг юм жижиг савтай сүү өнтрээ бэлтээд ингээ сайхан очих хэрэгтэй юм байлээ шүү. Тэр бас айгүй чухал тий. Сүүлийн 2 ихэр дээр болохоор би нөө ихэр гэдгийг мэдчихэд угаасаа л хоёул ингэ татгаж чадахгүй гэдэг үднээсээ сүү аваад бэлдсэн байсан байхгүй. Тэгээ яг нөө хажуудаа нөө кисараар төрсөн ээжүүдтэй цуг байсан л та. Тэгээд нөө манай хоёр яг нөө нэмэлтээ идчихэд мөөм сайн сүү ороогүй ч гэсэн унтаад өчөж байгаа байхгүй. Нөө кисарын хүүхдүүд уйлаа л энэ. Угаасаа өлсөөл уйлж байгаа байхгүй. Өөр ямар нэгэн шалтгаанаар тэр хүүхдүүд идэж уйлахгүй дөнгөж төрж байгаа хүүхдүүд. Тэгээ нөгөө нэг өөртөөхөө сүүнээсээ ингээл найруулал нэг 10 г шприцэн 5 г шприцэн жоохон ингээ өгдөнөгчд бүгд нам. Хэдэн цаг зөв хүүхд тэгээл унтчихдаг байхгүй. Тэгэхээр кесарын дараа нөө сүү оролт аягүй хэцүү байдаг учраас тэр нөө нэмэлт сүү гэдэг чинь хүлээг ээлж байгаа яг зөв байхгүй юу? Тасгуудаар яваал хэвээр нөө нэмэлт ирчихсэн сүү хүүхд төглөө бараг хатаа гэдэг. Яагаад үйлдэлээд байгаа юм бэ? Яагаад сүүч байгаа юм ингээл нөө нөхөр сандраал хөөрхөн амт. Би сандраад одоо би одоо гаргыг шууд гаргаал нэ гэж өчгөө шүү дээ. Ингээд тийм бол аягүй хэцүү юм билээ. хүнд ингээд сүү ороод тэг ингээд эхний ангир уургийг хүүхдтэй хөхүүлэх тэр мэдрэмж бас айгүй тийм гоё. Яг тэр би бас яг төрчөөд тэгээд нилээн бүтэлттэй байна гэдээ бас шууд хөхүүлээг хүүхдээ маань аваа авцсан байхгүй юу. Тэгээд өөрөөрөө төрсөн л дөө тэгээд ингээл хөх ингээл чис гэл ингээл байгаа хүүхд маань нүдэнд харагдахгүй байхгүй аваа авцсан. Тэгэхээр тэр бүтэлттэй болохоор зэрэг юу яадаг юм байна л хүч төрөгчөөр амьсгалуулах гэдэг аваа авч аппаратанд оруулах аваа авч тийм. Тэгээд 30 минут өнгөрлөө байдгүй. Тэгээд хүүхэд байхгүй. Тэгээд их хөрөх чимчээсээ миний хүүхд яасан бэ гэд хамгийн гол хүүхэд уйлахгүй. Тэр нь хамгийн амар. Нэг уйлны ингээл кинонд дээрч тэр тий. Юу орилоод уйлаад гарч тэгсний хүүхэд маань уйлдгоо гэсэн чинь хүүхэд чинь бүтэлттэй. Тэгтээ зүгээр гээд аваа авч тийм. Анхны төрөлт тэгээд ингээд уйлахгүй тэгээд эмэгтэй хүн чинь ингээд зүн сонгоор ингээд хүүхдээ нэхэл тэгээд ингээд тэнд нэг хүүхэд уйлангууд энэ миний хүүхд биш вэ гэд бүр мэддэг те. Ингээл зөндөө ол ээжүүд ингээд бас төржил аанд тэгээд бүр ингээд яасан уучраа болохгүй тэгжээд гинт ингээд яг хүүхэд байсан чинь ингээл уучраа яг энэ л яг миний хүүхд гэж бодогдоол те. Тэгсэн чинь за хүүхдээ аваарай тэгээд юу эмчин тэгж байгаа юм чинь юу ахгүй шүү. Айж санаа зовох зүйлгүй шүү. Чи нэг төрхтөө эхлээд бурууд үлсэн учраас ингээ хүүхд чинь тархин дээр юм толгойн дээр юм хавантай төрсөн гэдэг. Тэгээд манай охин том маань охин л та толгойн дээр юм давхар юм толгойтой юм шиг нэлээд юм том хавантай ингээ төрсөн байхгүй. Тэгээд 2-3 оноод ингээ тэр ингээ шимэгдээд байхгүй болчт юм байлээ. Одоо бол зүг зүгээр л дээ. Тэгээ ер нь бол яг нь тиймийг
магадгүй нэг анх төрж байгаа залуу ээжүүд ч юм уу те ингээд хараад ингээд айх яана хүүхд манад ийм толгойтой болж байгаа ч юм уу те одоо байнга ийм юм шиг ингээд санаад тэндээ ингээд айж имэх тийм бол бас байхгүй шүү. Тэр нь л үйл юм байл. Тэгээ төрхийн өвдөлт гэдэг бол мэдээж хэрэг бол амар. Миний хувьд болохоор тийм зэрэг би бас ч гэж гайгүй юм шиг байдаж дараа нь ингээд нөгөө ээжүүдтэй ингээд нэг яриад ингээд төрсөн тэгээд төрсөн гэж ярихаар зэрэг гайгүй. Нэг цагт өвдөж байгаа юм шиг зүгээр мэдрэмж төрж исэн шүн. Тэгээд эмнэлэг дээр очиод 3 очиод ингээд нөгөө нэг үзүүлдэг штэ тэгээд 2 уруу 3 уруу нэгдсэн байна. Гэхдээ юу усгүй байна гэд ус байхгүй байна гэд би нэр анхны төрөлтөн дээр ус мус гэж юу юм хүмүүс чи ингээл нилийгээд ингээл палц сүлгээд ус гарах юм төсөөлсөн чи юу ч гараагүй усгүй болсон байна гэдсэн чи тэр ингээд нэг би чи өөрөө нилээ нэг том тээцэн тэгээд хүүхд маань том өөрөө ч нилээ таргалтай тэгээд баг багаар ингээд нэг дотуур хувцс ингээд нороод яваад байсан тэгээд би 100 учраас 100 байсан тэгээд нөгөө нэг амар халуун тэгээ өөрөө тарган тэгээ байнга дотор хувцас сольдог ингээл нойтон байгаад би ингээ халуунд ингээл баг ингээ халууцаал ингээл нойтон байгаад ингэж тийм мэдрэмж тэгээд эсвэл дандаа ариун цэрийн хэрэгэлтэй ингээл яваад идэгсэн чинь нөгөө баг багаар усан шүүрсээр хагаад усгүй болцсон. Тэгээд хамгийн буруу. Харин тийм юм шиг байна. Яах юм тэгээ хүн чинь мэдээч ингээд нөгөө нойтон дотор хувцастай явсан тухахгүй ш. Тэгэнгүүт дандаа нөгөө нэг ариун цэрийн хэрэгэл хийж явсаар мэдэхгүй тэрийгээ мэдэхгүй яваад тэгээ усгүй болсон. Тэгээд нэг цагт өвдөж очиод 3 хуруу байна гэсэн. Шүн 3 цагт үз 8 хуруу бол амар хурдтай. Тэгээд яг шүн 3 цагаас хойш ингээд өвдөөд тэгэл нэг хүн чинь ингээд тэгээд ингээд өвж яах хэвээр нэг би ингээд ээжүүдээ ээж ингээд төрсний хандран хүнстэй эмэгтэй хүн төрж байхдаа ээжигээ л боддог гэдэг тухайд юу ээжийг бодох мантай гэл ингээд бүр юу ээжийг бодох нь юу яаж би одоо яг төрөхгүй л энэ яаж төрөх учраас мэдгүй юу яагаж 8 хуруу гэхээр зэрэг шууд ингээд хуруу бодогдоод юу гэсэн 8 хуруу ийм тэгээд гар хуруу бодог юу гэсэн бүгд 8 хуруу ингээд орсон ийм тийм болц тэгээ би яа юу тэгээд бүх юм ингээд талгаад тэр тэгээд энэ ч тэгээ хэдэн хуруу болж ирсэн 10 болж төрөг. 10 дээ ингээд ястаа ингээд миний хүүхдийг тасаад авдаг юм байна те. Ийм том нэгдсэн юм чи энэгээр хүүхэд зүгээр юу хүн байсан гараад тэр ухааны ийм төсөөлөлттэй байс. Тэгсэн чинь яг ингээд энэ чинь 8 хуруу тэгэл нөхөрлөөг юм байлээ л те. Үгүй лээс юм байна. Тэгэл хуруу биш юм байна. Тий хуруутай ямар ч хамаагүй юм байлээ. Тэгээд нөгөө нэг нөхөрлөөгөө уцтал 8 уруу нэгдсэн байна гинэ одоо хизээ зав төрөх гэж гинэ гэсэн чинь ээж бас гарцсан. Манай ээж аваа хоёр хөдөө байсан л та. Тэгээд ээж бас нааша хөдөөнс Улаанбаатар руу гарцсан гинэ гэл тэгэнгүүт ээж уцаар ярьдаг байхгүй. Тэгээд ээж 8 уруу болсон байна гинэ одоо хизээ зав төрнө гинэ гэлэхээр за ээж нь төрөхт нь баг очсон байх бах уу. Миний охин чинь 6 өнгөрч яхад төрж исэн штэ гэл ээж уцаар тэгэнгүүт цагаар за 6 ижлээ төрнө. Амар өөртөө итгэлтэй тэр болтол ингээ хүлээх гэдэг чинь уул нь бол шөнийн 3 цагт 8 хуруу болсон байгаа 4 цагийн үед төрчих магадлалтай. Тэгэнгүүт хүн чинь ингээд цаг харчт юм л. Хөөх би 6 төрсөн те. Амар одоо нэг түүх давтагдах гэдэг юм яа. Би ээжийнхээ ангил охин нь бол 6 өнгөрч явах төрсөн юм чинь. Охиноо 6 өнгөрч явахт гаргад юм билүү гэд. Тэгсэн чинь би саяхан нэг юм юу нийтлэл уншсан байхгүй. Эмэгтэй хүн төрхийн өвдөлтөө өөрөө нөгөө нэг юм зогсох чадвартай байдаг гинэ. Тэгээ яагаад гэсэн чинь тэр нь болохоор нөгөө нэг дээр үед ч одооны нэмлэг нэтэрэ гэж байхгүй юм үед бүр дээр үед эмэгтэй хүн одоо ингээд хөдөө хээр ч юм уу төрдөг те ийм нөхцөл араатай амтнаас бие хамгаалах механизмыг ажиллаад эхлэхээрээ хүн чинь нөгөө нэг айх түгших тэр мэдрэмжээсээ шалтгаалаад бие чангалаад хураагаад ингээд бүх булчингаа ингээд чангалчаар нөгөө өвдөлт нь ингээд юу яагаад төрөх хугацаа нь ингээд удаашраад идэг юм байна. Тэгэхээр одоо нөгөө нэг эмчнэр зөвлөд идэг штеп 50 байсдаг санаагаа 50 байлга. Тэгээд яг эмчийнхаа зааврыг маш сайн сонсоод тэгээд ингээ булчингаа суллаад, биеэ суллаад ингээд төрөх юм бол өвдөлтийг бага мэдэрдэг гэдэг. Тэрийг би яг үнэхээр үний юм байна гэж юу ачсан бодож исэн. Яг төрж явах явцад одоо дүүл гээл ингээ хэлээд байдаг ш заавар. Тэрийг л яг сайн сонсох луг нь тийм оёо моёог альтайхан дүүлдэг гэж хэлсэн шүү дээ. Юу анхны төрөлт сонсож чадахгүй юм байл шүү дээ. Йоо.
анхны төрөлтөн дээр юу тэр энчийг сонсохтой матай зүгээр гэж бараг л орилох наадаггүй л аа чинь тий. Тэгээд нөө буруу дүлээд нүдээ ингээд хас анаад ингээд дүлж аваад нүдээ хоёр харин тэгсэн чинь би бүр ингээд имлгээс гарахтаа ямар юм арцсан биш хоёр нүдээ ханих юм бол тэгээд нүдөө заахад жижиг хятад надаас айгаараа би улаан нүдтэй шүү гэх бүр тэгээд яг тэгэж яахгүй шүү гэдэг юм лээ нүдээ хараач гэдэг юм лээ. Тэр чинь нөгөө яг бүтрэгч байгаа юм шиг чараад цусуурчдаг. Тэгээ яг ингээд нүд ингээд нээлттэй та нар ингээд дүлээд үзээ бүлтэрч байгаа юм. Тэгэхээр ер нь бол би чамаар санагдаад идэв лээ. Яг анчмаар санагдаад идэв лээ. Тэмүүд ханихгүй шүү нүдээ нэгэрээ тэгээд байгаа. Намагч нөгөө ихэр болохоор ихтэй ер нь Монгол л бараг ихэр хүүхдүүдийг баг өөрөөр нь төрүүлдэг биш. Солонгос бол нөгөө олон хүний амнаас яригдчихнэ гэдэг утгаараа дандаа хийсэр идэв. Тийм. Манайх ч 3 хэрэг хүүхдийг өөрөөр нь төрүүлээд ш манай эмнэлгүүд ч. Яа. Чадвартай байна уу эсвэл тоног төхөөрөмж тааруу байна уу? Чадвартай гисарыг бол тэгэл эсвэл хаанч бол хаана. Ой, ихтэй асуулт юм байлаа. Тэгж сокогоос бол тэгжсэн нөө. Одоо нөө ээж нь айж ивэл одоо нөө ихэр хүүхд учраас 2 хүүхдийн амнаас ээжтэй ингээ 3 хүний амнаас яригдчихнэ гэдэг утгаараа яг өөрөө төрөх юм уу эсвэл хаалгаар төрөх юм уу гэж асуудаг юм лээ. Одоо нөө гэхдээ гол нь ээж нь бол өөрөө даралт 5 янз бүрийн тийм эрүүл мэндийн шалтгаангүй байх хэвээр. Тэгээд би тэгсэн чинь нөө залуухан ч байж тэгээд яг үүндээ бол ингээд нөө хаглуулна хийхээс бол амар айсан. Ягаад гэвэл нөө цус маснаас амар айдаг байхгүй би ч. Тэгээд би өөрөө төрөё гэд амар өөртөө ихтэй тэгжсэн дараа нь төрж байхдаа би яах гэж өөрөө төрөё гэж би яг тэгж бодчихсон зүгээр төрж байхдаа. Гэхдээ яг төрж байхдаа бол одоо бодоход нэг амар өвчжсэн бол санагдахгүй. Яг төрөх гэж 8 цаг өгдсөн. Тэр үеэл бүр ингээд бодож байхад өглөө угаасаа нэг манай хоёр ч яг эхоогоор 3 хил болчлоо гэж үзээд энэс тамархан бол өөрөөр нь төрүүлэх боломжгүй болно гэд 39 нийтэл болоод тэгээд ихэр хүүхдэд ер нь ингээ анхны төрөлт чи өөрөө хэмжин багтаа тийм учраас ихтэл 2 хил хүүхд төрөх бах гэж хэлжсэн. Тэгээд одоо эхоогоор үзээ 3 хил болчлоо энэс тамруулж болохгүй гэд тэгээд тамархан бол бас айлшинт нь аюултай боллоо гэд тэгээд ер нь бол хагалсан байхгүй. Тэгээд нөгөө маргааш төрнө гэж бодсон чи угаар чи нондож чадахгүй бүр амар догтлоод бүр амар баярлаад байгаа мó ягаад байгаа бүр амар догтлцоор байгаа нэг шүн баг онтаагүй. Тэгээд өглөө 6-ад ингээд очиод усаа хаглуулад чи ус гардгүй. Тэгээд би энэ яагаад ус гарахгүй юм би ч бас өөрөө нь ус гарах хэрэгтэй гэж бодохоо хаалт нөгөө шаар агалж байгаа шиг тэгсэн чи ус гарахгүй тэгсэн чи юм чин зүгээр санаа зовлохгүй энэ бол нөгөө ургийн ус чинь хүүхдийн одоо толгойн урд хойно гэдэг хуваагдсан байдаг. Хүүхдийн чинь толгойн урд л ус байхгүй байхгүй. Тэгээ зүгээр гэдгсэн. Тэгээд би чи маяглж өгсөн дэргэрс. Би одоо л яг төрлөө гэл угаасаа яг тийг санагдсан юм л нөө. Инээс их л өвдөл би яг өглөөдэй гэж бододсон. Би яг өвчгүүдэй л гэж тал тэгээд амар өвдөж ингэ санагдаад байхгүй надаа. Тэгээ яагаад вэ гэхээр тийш нөө өвчээр өвдүүлэхээр анхны төрөлт тэгээд 2 хүүхд гэдэг утгаараа өмнө нөө баахан их нөө сургалт энэ төр суусан. Өвдөөд болох хоорондоо усуун ингээ ус мөсөлдсөн. Тэгсэн чинь нөө хүчээр ингээ усыг хаглаад туслыгээд өвдүүлэхэр чинь тэгж өвдөхөө болгүй юм л шүү дээ. Ингээ цацаа өвдөлтөнд нөгөө амар ойртцдаг. Сэтэл. Тийм шүү. Одоо эхлээд тэр нөгөө нэг өвдүүлдэг туслаалахаар нэг минутанд нэг 10 тусгаар ч юм уу тохируулж авахгүй амар удаа. Тэсүүлээ ингээ бүр гойж үлчдэг. Өвдөлтийн төрөсгөх гээд тэгэл цогсоо цаг өвдөл 8 цаг өвдөл. Тэгээ би бүр одоо л яг төрлөө одоо төрөхгүй бол өстэй бүр болохгүй нэ гэж бодоо. Тэгэл бүр дахин төрөх өрөөнд нөө эмчтэр нь очив. Одоо би яг төрөхөөд байна. Би одоо төрөхөөд байна гэнэ. Дахин нэг хэлээд. Тэгээд тийсэн чинь тэр чинь яг дэгдэг гинэ. Хүчээр өвдүүлэхээр тэг цогсоо цаг өвдөг гэж. Тийсэн чинь нэг өрөөнд хамт өвдөжсэн хүн бол жоохон байжснаа миний дүү цай авах уу гэл юу өвдөг зүгээр. Би одоо хизээ ингэх юм болоо. Би хизээ ингэ зүгээр болохоор нь уусмас авах гэдэг шүү дээ. Би бүгдийг ингэ бэлдээд тусалж хэлээгүй л яг өвдөлт өвдөг. Тэгэхээр тусалж хэлэлтээр төрж байгаа хүмүүс бол яг тэгэх юм. Эхний төрөлцөс сэдэлт 24 цаг өвдөж байгаа байхгүй. Өглөө 8-аас ахуулаад орой яг 8 цаг төрж байгаа байхгүй. Тийм. Үүч ямар ч тийх яахгүй маргааш нь ингээ үхээ аим шиг юм. Хөлөө ингээ нугалчаад тэнэлгэж чадахгүй. Тэгээд миний хөлийг тэнэлгээд өгөөч гэж хэлж тэнэлгэж байгаа. Одоо тэгвэл тэгэж удаан өвдөхгүй. Тий. Удаан өвдөхгүй тулд ер нь бол яг хүн айгу контролтой байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр зэрэг ээжүүдтэй ч гэсэн бас хэлгээд яг үнэхээр яг төрөх хугацаанд өгцөн тийм байгаа тохиолдолд бол сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй юм байна. Тэгээд маш сайн амрах хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгэхээр удаан өвдөхөр мэдээж хэрэг тамир тэнхээ барагдана. Тэгээд нөө төрж чадахгүй нөө төрөхөд бас тодорхой хэмжээ өнд чинь тамир тэнхээ хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрнийхээ тулд маш сайн амрах хэрэгтэй юм байна. Тэгээд
яг нөгөө нэг эмчид одоо баяраа маань хэлдэг штэ сургалтанд сууж исэн гэдэг те. Ер нь бол яг тэр жирэмсэн ээжүүдийн сургалт одоо өөрөө зохион байгуулж байгаа сургалт мургалтад бол тий сууж явах ёстой юм байна. Бэлтгэлээ бас маш сайн хангах ёстой юм байна те. За тэгвэл тэгээд өнөөдөр ямар ч хэлсэн бүгдээрээ л бас жирэмсэн л. Гэхдээ та нарт ч гэсэн бас айгүй гоё сонирхолтой байсан байх гэж бодож байна тийм. Энэ өндөрлөхөөс эргээд сайхан байсан. Тэгэхээр яа тодорхой нэг сайхан дурсамжууд маань сэрглээ тийм ээ. Тэгэхээр зэрэг шинээр бас ээж болох гээд хөөрхөн тий хүүхдээ хүлээж байгаа, төлөвлөж байгаа ээжүүд маань ч гэсэн бас бид нар бол мэдээж хэрэг мэрэгжлийн хүмүүс бол биш. Тэгэхээр зэрэг яг тодорхой хэмжээнд бас төрж үзсэн ийм хүмүүс учраас бас бидрээс авах гэхийн ухаанаар хандах байлгүй дээ тийм ээ. За тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө бас энэ халуухан дурсамжтай энэ яриагаа бас өндөрлөе. Дараагийнхаа дугааруудаар бид нар бас төрсний дараа болоод хүүхэд арчилгааны талаарх бас өөрсдийнхөө амьдралтай тулгамдсан тэгээ амьдрал дээр болж байгаа процессууд тэр талаараа та нартай бас хуваалцах болно. Тэгээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай. Баярлалаа.